Хайр гэж юу вэ? Хайр юунд зориулагдсан бас үнд хэрэгтэй гэж. Хэн хайрыг үсгдэг юм? Хэн хайрыг хүсдэг юм? Бас яагаад? Хайр гэвэл заавал дурлал драмаас байх албагүй. Найз нөхдийн хайр, аав ээжийн, ан амьтан, байгаль илэрх хайр. Бүр өрсөлдөгч дайснарч хайрлах хайр бий. Хөөе, тэгвэл надад чи хайр юм шүү. Яхаа бич болно л доо. Гитас өөр юм байгаа. Хайрыг хөдөлтөж авч болохгүй, харж болохгүй, бас барьж болохгүй. Гэхдээ хайр нь тодорхой бус үнцнүүд бий. Өшөж харсах, уурлах сэтгэлч хайр баар харагддаг. Ингээд бодвол үнцнүүд хайршаас байдаг байна. Магадгүй тэр үнцнийг хүний сэтгэл талах ухамсартай бүтээж өгдөг. Хайр гэдэг маш өргөн ойлголт. Үүний нэг хэсгийг барьж авах ярихыг хүссэнгүй. Хайрын талаар маш олон философчид онол дүгнэлт гаргасан байдаг ч энэ бол чиний альва гэх сэтгэлийн хэмжүүр. Энэ бүхний дүн нь хайрыг тодорхойлвол хариултыг чамдуулъя.